Хөөе. Би ингээд Монгол руу гэр хэмжээ шинжилээд бэлэг авах гэсэн чинь мөнгө хүртгүү. Яах вэ? Ажил хийсэн мөнгө болохоос одоо харин яаж ажил олд юм болов? Ажил гэсэн. Тэрэн дээр юу гэж ажил болоход маш амархан. Юу хийн вэ гэхээр хүмүүстэй харилцах, хүмүүстэй холбоо барих, зар унших, сургуулийнхаа мэдээлэл бүх зүйлийг харж иж хүсчээс аажтай байл тэр хойноос нь хичээвэл заа гэж байна. Болтгсон бол 7 нэг хичээлээ татлаа шууд мөнгө хийх юмсан тий. ёо бүр зүгээр сар зүгээр хичээл таслаад ажиллаад би зүгээр сайтан боллоо. Цүм хийндээ цүм хийн. Тэгж болохгүй. 7 хоногтой хичээлийн үеэр хамгийн дээдэлтэй 20 цаг авч болно. Гэхдээ амралтын үеэр сургууль амарсан үед зуны амралт, өвлийн амралт тэргээр ганц болох үеэр 40 цаг 7 хоногтой ажиллаж болно. Ажил гэснээс нэр энэ камерт чинь юу хийх юм? Би одоо хаана ажиллах юм? Би тэгээс гадаад хүмүүстэй сайн яаж чадахгүй. Тэгэхээр би одоо яаж хүнд одоо ажил хэрэг болох вэ? Үүн дээр бол ямар ажил хүсэж чинь, ямар ажил хиймээр байна? Маш олон боломжууд байгаа. Оюутны туслах болж болно, байрны туслах болж болно, эсвэл үйлчлэгч болж болно. Гэхдээ гол юм нь кампус дээрээ, сургууль дээрээ ажиллах хэрэгтэй. Янз бүрийн ажил хийж болно. Зүгээр өөрөө хичээж харж байвал хүссэн ажлаа тэрүүгээрээ ажиглан олж болно. Тэгээд ажил хийгээд цалин мөнгө ямар их юм болоо? Би баг мэдсэндээ би бүр зөв цаг ажиллаад 50 доллар авч чаддаг баг заяа. Мужууч бол өөрийн гэсэн хэмжээний доод хэмжээний цалин гэдэг төвшөнтэй байдаг. Тэднээс хамаарч 7, 8 эсвэл зарим бүр 9, 10 доллар байдаг. Тэрнээс шалтгаалж өөрийнхөө цалин тогтж ийн үгүй тэрүүгээр шалтгаална. Цалингаа тохирч болно. Энэ залуу яагаад хаалга онгоц зогсоод байгаа юм бол? Намайг шинжлэх онгоцоо За саяны охин бол Бадмаа байлаа дөнгөж Монголоос ирсэн Вашингтон ДС сурах гэж ирсэн охин байна. Саяны охинд юу тохиолдсон бэ гэвэл эндхийн хэлбэр Бадмаа соёлын шоконд орлоо. Соёлын шок буюу Америкчуудын хэлбэр culture shock. Culture shock гэж юу юм бэ гэвэл альва хүн шинэ орчинд очиод тухайн орчныхоо соёлыг мэдээгүй улмаас үл ойлголтыг хэлж байгаа юм аа. Тэгээд culture shock бол альва хүн шинэ орчинд очиод энэ culture shock гэдэг зүйлтэй бол тулгарх нь гарцаагүй. Тийм учраас өөрийгөө сэтгэл санаагаа бэлдээд чи шинэ орчинд очиж байгаа гэдгийг өөрөө тэр газар очихоос өмнө сэтгэл санаагаа бэлдсэн байх хэрэгтэй. Саяны Бадмаагийн жишээн дээр авч үзэхэд Бадмаа саяны залуу хаалт онгоолгоод өгөхөд нь энэ залуу намайг сонирхож гэсэн зүйл бодсон байгаа. Одоо жишээ нь Монголд бол хүмүүс бол ихэнх нь тэгж бодно. Харин манай Америк соёлтой залуу юу гэж бодсон бэ гэвэл артлахаа үндэ сайхан хаалгаа онгоолгоод өгчөө. Энэ бол соёлч Америкийн тийм соёл юм аа гэдгийг үзүүлсэн байгаа. Энэ жишээн дээр харахаар тийм улс орон болон өөрийн гэсэн өөр соёлтой байдаг. Тийм учраас чи өөр улсад очиход тухайн улсын тийм соёлтой заашгүй нүр тулгарх юм аа. Нүр тулгарч байх явцад чи тийм шин мэдхгүй соёлтой таарад тийм тэр зүйлийг буруугаар ойлгох явдал төрнө. Тэгээд өөр нэг зүйл гэвэл чи одоо шинэ Америкт сурах гэж ирлээхэд өөр олон үндэстний хүмүүстэй уулзна. Хятад, Солонгос, Бразил, Мексик тэр болгон хүмүүс чинь өөрийн гэсэн соёлыг өөртөө авчирсан байгаа. Тэгэхээр соёл болгонд өөрөө ингэсэн нээлттэй тухайн соёлуудыг хүндэтгсэн байх шаардлагатай. Тэгснээр тухайн хүмүүс чинь бас чиний Монгол соёлыг чинь бас хүндэтгэх юм аа. Тэгээ бусад соёлыг ингэж өөрөө мэдснээрээ одоо чинь Хятадд очиход соёлын шоконд бага орно гэдэг ч юм уу Бразилд очиход чи яг үгүй Бразил найзтай нэгд болцсон учраас соёлын шоконд орох нь бага байна.